Богд хоолын дархан цаазат газарт 1960 оноос хойш өдгөө өнөөдрийг хүртэл үр хойч болоод хүүхдүүдтэй үе залгамжлалтын газартаа амьдарч байгаа 600-аараа иргэн байгаа гэх судалгаа байдаг. Гэтэл тэдгээр иргэдийн хувьд өнөөдрийг хүртэл газраа эзэмших болоод ашиглах ямар ч гэрчлэгээ байдгүй. Түүнээсээ болоод яг энэ хэсэг Богд хаан уулын дархан цаазат газарт барилга барих компаниуд бол ихээр айлга сүрдүүлдэг. Тэдгээр иргэдийн хувьд өөрсдөө өнөөдрийг хүртэл бид үнэхээр айцтай явсаар ирсээ үргэлжил газраа чөлөөлж өг гэсэн тийм шаардлагыг тавьдаг. Гэтэл бол өнөөдөр бидэнд бол газар ашиглах гэрчлэгээ маш их хэрэгтэй байна гэсэн зүйл хэлж байгаа. Барилгын захирлууч айгүй том биетэй бүхчүүд хөслөөл хүчээр яах вэ? Том биетэй бүхчүүдээ 10 дагуулж ирээ нураачих юм уу? Тэгэл ингээл тэд нар чинь тэгэл хүчээр л яд юм лээ дээ. Бас биер үзэн дээд бас бид нар хөл бөмбөг хүүхдээ хөл бөмбөгийн талбай авч үлнэ гэдэг дээр нэг барилгатай яасан чинь баахан микро дүн том төлөө тэгэл хүчээр яасан шүү дээ. Тийм учраас энэ хүсэлтийг хүлээн аваад өнөөдөр байгаль орчин ногоо хөгжил аялал жуулчлалын сайд оюун хоорол иргэдтэй уулзж байна. Тэгэхээр энэ 7 хоногийн сүүлээр ямар ч байсан эхний ээлжийн иргэдтэй газар ашиглах гэрчлэгийг олгож байгаа юм байна. Ерөнхийдөө газар эзэмших гэрчлэгийг бол олох боломжгүй. Яагаад гэх юм бол Богд хаан уулын тусгай дархан цаазат газарт бол эзэмшүүлэх эрхийг олгодог, зөвхөн ашиглах эрхийг олгодог юм байна. Тэгээд ямар ч байсан энэ 7 хоногийн сүүлээр олох юм байна. Гэхдээ шаардлага хангасан зөвхөн айлууд олгодно. Шаардлага хангасан гэхээр бол ерөнхийдөө юм гуу жалганд буусан биш, мөн дэд бүтэц инженерийн шугам сүлжээнд буугаагүй байх. За дээрэс нь газрын ямар нэгэн маргаангүй байх зэрэг олон асуудал байгаа юм байна. За бид нар энэ Богдуулын дархан цаазтай газар 4.11-р хорон дээр бол манай юм нэг юм 6-700 айл байна. Тийм энд одоо үе удмаараа амьдарсан 40-50-60 жил амьдарсан таны хэлдгээр тэгээд газар эзэмших эрхийн гэрчлэгээгээ авч чадаагүй. Ер нь газар эзэмших ямар ч хууль эргэцсэн одоо акт баримтчиг байхгүй. Тэгээ иймэрхүү байдалтай их удаан жил явсан юм байна. Тэгээ бид нар энэ асуудлыг иргэдээс нь бас олон жил хүсэл тавьсан. За мөн одоо энэ тойрогт нэр дэвшижсэн гишүүд бас энэ асуудлыг шийднэ гэж нэлээд их одоо ярьжсэн. За тэгэл ер нь бол бас ингэ яваад байдаг гэсэн юм байна. Тий. За бид нар энэ ажлыг аваад би одоо нэг 6 сар болж байна. Тэгээ энэ 6 сарын хугацаанд гол одоо судалсан хийсэн ажлын маань нэг бол энэ Богдуул тойрсон хил амтаа маргаантай байгаа энэ иргэдийн газрын асуудлыг шийдвэрлээч гэдэг ийм үүрэг даалгаврыг Монгол Улсын засгийн газраас их хурлаас бол бид нарт бас чиглэл өгсөн. За энэний дагуу энэ айл өрхүүдийн бүх одоо материалыг бид нар судалсан. Нэгэнт суурьшлын бүс үүссэн учраас яваанда ер нь бол газар эзэмших гэрчлэгийг нь олгоно. Тэгээ энэ тусгай хамгаалалттай газар нутгт дээр бол газрын төлбөрийн үн ердийн одоо газартай харьцуулахад 3 дахин өндөр үнэлгээтэй байдаг. Тэгээ 5 жилийн хугацаатаагаар бид нар энэ газрын гэрчлэгийг олох асуудлыг шийдэх гэж байна. Тэгээ одоо бол материал нь бэлэн болсон. Таны саяын хэлдгээр ямар ч хүн ирээд таны алга дарам газар руу халдаж чадахгүй. Энэ нь бол миний өмч юмаа гэсэн одоо биш ч гэсэн миний ашиглалтын миний одоо энд сууж байгаа газрын баталгаа юмаа гэдэг бичиг танд бол олгогдно. За тэгэхээр хаан уул дүүргийн 11-р хорооны Ахмад настан даваа сүрэнгой хувьд гэхэд яг тэр газраа 60 жил амьдарсан ч гэсэн өнөөдрийг хүртэл газар ашиглах гэрчлэгээгүй байгаа юм байна. Үр удмаараа л байна штэ бид нар ч одоо. За хэдэн үеэр байна? Одоо том хумаан байна. Дунд хумаан байна. Одоо баг нь байна. Баг охин одоо манай энэ баг нь байна. Ингээд байна дээ ингээд. Тэгээд ач хуучгээд ол юм байна уу? За таны хүсэлт ямар хүсэлт байна? Гэхдээ яахад одоо бид нар чинь энд чинь ингээд нэг өөрийн гэсэн газар юу байхгүй. Тэгээд нэг л одоо хүний юм дээр байгаа юм шиг л ингэж л байлаа шүү дээ. Одоо их сайхан болох гэж байгаа юм байна. Манайх чинь 1983 оноос хойш. За 83 оноос хойш тэгэл манай ээж 80 миллион болсон доо. Төлөвтэй гараал. Тэгээд тэрнээс хойш ээж бүтэн борлол би ингээл энэ одоо манай нүгч дандаа энэ халдвартын эмнэлгээ ажиллаж. Дээдлүү ясны сүрээгийн эмнэлгээ ажиллаж. Хүүхдийн шарын больницээ
эмнэлгийн ажилчид дандаа ингээ эмнэлгийн ажилчид төгссөн. Настаа хүмүүс тэгэл өөр ач холбогдсон тэгэл. Миний ээжүүлийн тэгэл халдвартай ажиллаж байсан тэгэл төтөктэй хартал ажиллаж байгаа тэгэл би үлдсэн. Одоо хэдэн жил амьдэрсэн байна гэсэн үг үү тэгэхээр? Одоо би чинь 30 хэдэн жил амьдэрсэн. 1983 оноос. Одоо ээж чинь бол түүнээс арай олон жил юм байна тий. Ээж бол тэгэл бараг 1947 онд 18 настай хот сургууль төгсөж ирэл. Энэ халдварт анхны халдвартай эмнэлгийн чи яхтлын хүүхд багаас л 18 наснаас л төтөктэй хартал. Ер нь энд зайсанд байсан дүү. Тэгээ бид одоо энэ зөвхөн энэ хэсэгт бол одоо 20 жил амьдарч байна. Яг 40 жил амьдарсан дүүрэгтэй. Тэгээ бид нарыг одоо энэ газар эзэмшихийн юу юм бас зөвшөөрч одоо ингээд яаж өгсөн бүх улсуудаа баярлалсан талархснаа илэрхийлээ. Би одоо өөрөө Ахмад хүн болохоор бас энэ Ахмадуудаа төлөөлөд байсан гэж хэлнэ гэж бодож байна. Газар ашиглах гэрчлэн авах өрхүүдийн хувьд бол нэн тэргүүнд шаардлага хангасан байх хэвээр. Ямар шаардлага тавьж байгаа вэ гэхээр бол нэн тэргүүнд газрын хувьд маргаангүй байх хэвээр. Тэг зууны 5 га газрыг л тухайн иргэдэд олгоно. Дээрэс нь инженерийн дэд бүтцэн дээр буугаагүй, мөн хашаандаа олон айлтай биш үерийн аман дээр буугаагүй, орц гарц мөн таглаж буугаагүй байх зэрэг шаардлага тавьж байгаа юм байна. Ийм шаардлагыг хангасан бол эхний ээлжийн айлуудад газрын ашиглах гэрчлэгийг нь эх 7 хоногт багтааж өгнө гэж мэдээлж байна.